Сайн байцгаана уу хүмүүс. Өнөөдрийн хичээлийн сэдэв зүйр цэцэн даалгаврыг тайлбарлана. Хүүхдүүдээ уран зохиолын хичээлийн сурах бичиг болон дэвтэр үзгээ бэлтгээрэй. Одоо бүгдээрээ хичээлийнхээ зорилготой танилццгаая. Дүрслэлт үг хэллэг буюу адилтгал, амьтчлал, хэтрүүллээр даалдавртаа хэрхэн илэрснийг тайлбарлаж сурна. Хичээлийн зорилт маань 1-р зүйр цэцэн үгийг уншиж үгийн утгыг тайлбарлах. 2-р уран дүрслэлийг олж тайлбарлах. За 3-р далдсан санааг илрүүлэх гэсэн үйл ажиллагааг өнөөдрийн хичээлээр хийнэ. Зүйр цэцэн үг нь гол санаагаа ямар нэгэн зүйлтэй зүйрлүүлж хэлэх аргаар ойлгуулдаг, сурган хүмүүжүүлэх, ухаан синхруулах зорилготой ардын аман зохиолын түгээмэл хэлбэр юм. Алхам 1. Дараах бичлэгийг үзсэн мэндийн үг, хүндэтгэлийн үг, зүйр цэцэн үгийг анхааралтай сонсож дэвтэртээ тэмдэглэн аваарай. Эртээ урд цагт биш. Энэ цагийн эхэнд юм гин. Үлгэрч өвгөн үдийн халуунд толгодын орой дээр тухлаад сууж байлаа. Гэтэл хураг ишгээ хариулж явсан цэцэн хүү Цэрмаа охин хоёр ахмад настай хүнийг хараад амар мэндийн асуухаар зорж очжээ. Амархан сайн байна уу та? Өнтөө сайхан үйлжөөд хавтай сайхан хаваржиж байна уу? Таны бие амгалан үйс бүтэмжтэй байна уу? Амархан сайн байна. Амархан сайн байна уу? Сүрэг тогтсон нутаг өнтөө байна уу? Өнтөө сайхан, өргөн сайхан байна. За, хүүхдүүд минь хэрэг зориг юунд блэ? Хэд нутаг хаана уу? Синхрийн голоор нутагтай цэцэн хүү бий билээ. Цэцэгтэй араар нутагтай Цэрмаа охин энэ билээ. Үлгэрч өвгөн таныг хараад мэрэгэн үгийг тань сонсож мэдлэгээ нэмэхээр ирлээ. Айда, хүүхдүүд минь зөв байна. Хүн болох багаасаа, хүлэг болох унагнаасаа гэдгийм шүү дээ. Сайн хүлэг унган цагтаа танигддаг. Сайн хүн хүүхэд байхдаа мэдэгддэг юм. Ажил хичээнгүй хүүхэд алстаа сайн хүн болно. Эрхэлж наадсан хүүхэд эрдэм баг сурна шүү дээ. Өвөө? Эрхийг сурахаар бэрхийг сур гэдэг үг чинь ийм учиртай байжээ. Тийм ээ. Эрхэлж наадахын оронд бэрх эрдмийг шантралгүй сурах хэрэгтэй хүүхдүүд минь. Аавын сургаал алт, ээжийн сургаал эрдэм гэдэг үний юм а. Өвөө, манай аав намайг аав ээжтэй ачлалтай яв. Ахас ихсээ хүндэлж яв гэж байнга загтх юм. Зүйтэй. Эрт цагаас манай монголчууд өндөр уулыг үзвэл хайрхан гэж дууд. Өндөр настан тааруул аавыгаа гэж бод хэмээн сургасан байдгийн. Хүүхдүүд минь энэ үгийн утгыг юу хэмээн ухаарч байна? Байглаа дээдэлж, наснаа хүндэл гэсэн утгатай үг юм болов? Их болсон уул усаа эцэг эхээс ялгаагүй хүндэл. Ах зах хүнийг аав ээжтэйгээ адил дээдэл гэсэн үг босуу. Тийм шүү, тийм. Та хоёрын түмэн зөв. Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй. Бүлээн усаар угаавал хэрэггүй гэдэг чинь энэ шүү дээ. Өвөө, саруул ухаанаас илүү сайн нөхөр байдгүй, тийм ээ? Тийм биш ээ. Найз нөхөр гэдэг чинь саруул ухаанаас ч илүү эрхэм. Тийм ээ өвөө? Тийм ээ. Сайн нөхөр эрхмийн эрхэм. Саруул ухаан нь дээдийн дээд. Зүйр үгэнд зүйрлэл, мэргэн үгэнд мэдлэг гэдгийм. Нөхрийг хүндлэх нь өөрийг хүндэлсэнтэй адил юм шүү дээ. Тиймээс л өөрийн тусыг урд нь өг. Нөхрийн тусыг сүүлд нь ав гэдэг байх нь. Тийм үү? Хүүе, цэцэн хүү, хураг ишиг маань холдчихсан байна. За, бид хоёр ишиг хургаа эргүүлчихэд эргээд ирье. Өвөө, та түр саатаж байгаарай. Ажил хийж хүн болдог. Ард авч хүлэг болдгийм. Хүүхдүүд минь хургаа эргүүлчихэд ир. Ажлаа мартаж болохгүй шүү. За өвөө, ахан сургаж
дүүн сонсдог болохоор өвөө таныхаа үгийг сонсох маш их дуртай байна. Баярлалаа өвөө. Ийхүү үлгэрч өвгөн өндөр уулын орой дээр суугаад хуураа аялгуулан татаж алсын бараа ширтлээ. Мэдлэг хөнгөлөх үг зүйрлсэн үгсийг дэвтэртээ тэмдэглэн авснаа харьцуулан ажиглаарай. Алхам 2. Дараах хэллэгт байгаа тодруулсан үгийн утгыг таамаглан тайлбарлаарай. Зөв хариултаа харцгаая. Зөөргүй үг. Ямарваа нэгэн утга санаа илэрхийлгээгүй үг байдаггүй. Зүйдлгүй дээл. Жижиг хэсэг буюу энгэр зах, ханцуу гэх мэт бүрдэл хэсгүүдийг заавал холбон дээл бүтээдэг тухай. Жолоо. Аливаа зүйлийг чиглүүлэх, удирдах гэсэн утгатай. Самбаа. Чөлөө, завзай, зориг самбаа, авхаалт самбаа, арга самбаа гэсэн утгатай. Залхуугийн гэдэг үг маань аливаа үйл хэрэгт хичээнгүй биш. Ажил хөдөлмөрт дургүй, хойсон, хойрогш зантай хүнийг төлөөлүүлж бичсэн байна. Залгидгийн гэдэг үг маань ховдог шунхаа хүнийг төлөөлүүлэн бичжээ. Алхам 3. Уран төслийг олж тайлбарлая. Зүйрлсэн үгийн утгыг зөв харгалзуулаарай. Зүйрлсэн үгийн утгыг зөв харгалзуулсан хэсгээ шалгацгаая. 1. Нөхрийн сайнаар хүн өөдлөнө. Нуурын сайнаар загас чаргана. Зөв хариулт нь найз нөхдөө зөв таньж нөхөрснөөр хүн өөдөлж дэвчинэ. 2. Тэнэг нөхөр тээг саад. Зөв хариулт нь тэнэг хүн амьдралд саад болдог. 3. Тэнэг хүн харагдах гэж урд нь бултгана. Ухаантай хүн харах гэж ард нь үлдэнэ. Зөв хариулт нь альваад буйртай бодолтой хандах. 4. Цовж явсан барсаас цуглаж суусан шаазгаа дээр. Зөв хариулт нь хамтран ажиллахын давуу талыг харуулсан. Алхам 4. Далд санааг илрүүлье. Дараах зүйрлсэн үгийг гүйцэн бичээрэй. Гүйцэн бичихдээ хариалахын диалогын нөхцөлийг ашиглаарай. Зөв хариулттай бүрийн хариултаа тулгаарай. Зүйрлсэн үгэнд байгаа дараах үгсээр юуг төлөөлүүлсэн байж болох вэ? Худгийн мэлхий далайн ихийг мэдэхгүй. Далайн мэлхий худгийн багыг мэдэхгүй. Худгийн мэлхий, далайн мэлхий гэсэн хоёр үгээр юуг төлөөлүүлсэн байж болох вэ? Зөв хариулт нь худгийн мэлхий бол худагт амьдардаг. Баг мэдлэгтэй хүнийг төлөөлүүлсэн. Худгаасаа гарч үзээгүй. Далайн мэлхий бол далайд амьдардаг. Харин их мэдлэгтэй хүнийг төлөөлүүлсэн далайгаасаа гарч үзээгүй. Алхам 5. Зүйрлсэн үгийн санааг дүгнэн бичээрэй. Муу нэрийг хусаад арилгахгүй. Сайн нэрийг хүсээд олохгүй. Хүний нэр төр бол өөрийн хэмнэн үйл ажиллагааны үр дүнд бий болдог зүйл. Хэрэв нэг л муу нэр зөөвөл түүнийг цагаатгах нь тунч амаргүй учраа алдаа дутагдлаас ямагт сэрэмжил. Харин сайн нэр алдрыг хөдөлмөр бүтээл үйл ажиллагаагаар олж авахаас биш хүсэж мөрөөдсөний зоргоор олж чадахгүй гэсэн санааг илэрхийлнэ. Гэрийн даалгавраа дэвтэртээ тэмдэглэн аваарай. Сурах хүчгийн 29 дугаар талд байгаа ажил хөдөлмөр, хичээл зүтгэлд аргыг сурч мэдхийг эрхэмлэх тухай зөөр үгсээс. Сурах хүчгийн 30 дугаар талд байгаа ач тус зөв буруу ёс журмыг сахих тухай зөөр үгсээс. Сурах хүчгийн 30 болон 31 дугаар талд байгаа
Хүний харилцаа, зан чанар, нэр төр, үг хэлэл өөрийгөө таних тухай зүйрдсэн үгсийг ойлгож уншаад өөрт таалагдсан 10 зүрийн санааг нь тайлбарлан бичээрэй.